Сайн байна уу? Өнөөдөр зам наазрын нэрэмжит төрчлөг хурлын музей утсан оюутан байна. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн яг маш олон танхим болон маш олон түүхийн дурсгалт тийм гайхалтай гоо зүйн бүтээлүүдтэй танилцлаа. Тэгээд миний хамгийн таалагдсан хэсэг бол энэ ард харагдаж байгаа цамын хэсэг. Маш их гоо зүйтэй болон түүхийн олон үеийг харуулсан тийм хэсэг байлаа. Ерөнхийдөө бол монголчууд бид яг одоогийн хөгжил болон ирээдүйд бид бүхэн ямар гоё амьдрах вэ гэдгийг мэдхээс өмнө эхлээд түүхийн аль замаар яаж мөлхөж ирснийг мэдэх учиртай. Тийм учраас бид бүхэн аль цаг үед ямархуу гоо зүйн гоё баримтуудыг, ямархуу гоё бүтээлүүдийг бүтээж ирснийг мөн цаашдаа яаж бүтэвэл болох вэ гэдгийг яг энэ танхимд харагдаж байгаа энэ бүтээлүүдийг судалж мэдснийхаа дараа бид бүхэн бүтээх боломжтой гэж бодож байна. Түүнчлэн яг залуучуудтай болон музей сонирхож ирж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд музейгээ маш соёлтой боловсон үзэгхийг уриалж байна. Баярлалаа.